Хайрт нөхөд минь ээ. Есүс Христийн авралыг би израильчуудад хүсэж энэ тухай ертөнцийн эзнээс үргэлж гуйдаг. Тэд ертөнцийн эзнийг хүндэтгэх гэж хэр чадлаараа хичээн зүтгэдгийг би мэднэ. Гэхдээ тэд үнэн байдлыг ойлгоогүй ажээ. Тухайлбал тэд ертөнцийн эзэн хүний гмийг цагаатгадаг аргыг ойлгоогүй учраас өөрөө өөрсдийгөө цагаатгахыг хичээж байна. ертөнцийн эзний аргыг тэд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. ертөнцийн эзний хуулийн гол зорилго бол хүнийг Есүс Христэд итгүүлэх явдал мөн. Иймээс ч Есүс Христэд итгэсэн хүнийг тэр уучилдаг. Израильчууд энэ тухай үнэхээр ойлгосонгүй. Тогтоосон хуулийг нь алдаагүй дагсан хүнийг ертөнцийн эзэн ёр бусын амттай болгоно хэмээн Мөшех аль эрт зарлажээ. Гэтэл хинч тэр хуулийг бат дагаж чадсангүй. Тийм учраас ертөнцийн эзэнд итгэж гэмээ хэрхэн цагаатгуулах тухай Мөшех дараа нь хүмүүст тайлбарлаж өгчээ. Гэмээ хэрхэн цагаатгуулахыг бидэнд ойлгуулъя гэвэл хэн нэг нь ертөнцийн эзэнтэй уулзаж ярилцаад дараа нь ирж бидэнд хэлсүгэ. Энэ ч харин биелэшгүй асуудал гэж та нар бодох үзье. Гэтэл Есүс Христ үнэхээр ертөнцийн эзнээс ирсэн учраас одоо үүнийг биелэшгүй асуудал гэж хэлж болохгүй. Гэмээ яаж цагаатгуулахыг үхээд дахин амьсан хүн л бидэнд хэлж өгч чадна. Гэтэл энэ бол биелэшгүй юм гэж та нар бодох биз. Есүс Христийг алгадсны дараа ертөнцийн эзэн дахин амьдуулсан учраас одоо энэ асуудал аль хэдийн шийдэгдсэн. ертөнцийн эзний өмнө хэрхэн гэмгүй болох тухай мэдхэд амархан. Түүний сургаалыг та нар хялбархан ойлгож чадна. Бас энэ тухай хэнд ч ярьж өгч чадна гэсэн үг ертөнцийн эзний сургаалд бий. Есүс Христэд итгэгч бид одоо тэр сургаалыг ярьж байна. Тийм учраас Есүсийг өөрийн их эзэн гэж үздэгэ бусдад хэлж, түүнийг алгадсны дараа ертөнцийн эзэн дахин амьдуулсан гэдэгт итгэж чадсан хүн шийтгэлээс чөлөөлөгдөж, ёр бусын мөнхийн амьдралыг олж чадна. Есүс Христэд итгэснээ бусдад харуулсан хүнийг ертөнцийн эзэн гэмгүйд тооцсон шийтгэлээс чөлөөлөх болно. Яагад гэвэл их эзэнд итгэсэн хүн хизээч хохирохгүй гэсэн үг түүний сургаалд бий. Их эзэн өөрөөс нь авралыг гуйсан хүн бүрийг аврах болно гэж түүний сургаалд бичсэн ёсоор хүн төрлөختний эзэн бол зөвхөн ертөнцийн эзэн бөгөөд авралыг ирсэн бүх хүнд хайр ивэлэн харуулах болно. Иймээс ертөнцийн эзэн өөр үндэстнийг хизээч иудээчүүдээс ялбарлаж үзэхгүй. Харин Есүс Христэд итгээгүй хүн түүнээс аврал гуйхыг хүсэхгүй нь мэдээж. Түүний тухай сонсоогүй хүн бас итгэж чадахгүй. Гэтэл өөр хүн ярихгүй бол хинч өөр аяндаа сонсож чадахгүй. ертөнцийн эзэн хүмүүсийг тусгайлан томилж илгээхгүй бол хинч Есүс Христийн тухай ярьж чадахгүй. Иймээс ертөнцийн эзний тухай гайхамшигт үннийг хаач ямар ч улс оронд очиж ярьсан сайн үйлс болно гэсэн үг түүний сургаалд бий. Харин ертөнцийн эзний илгээсэн тэр хүмүүс Есүс Христийн тухай израильчуудад анх ярьсан. Гэтэл маш цөөхөн хүн тэр үгийг хүлээн зөвшөөрч Есүс Христэд итгэжээ. Энэ тухай яашаах зөгнөхдөө их эзэн таны тухай ярихад бидний үгийг үнэмшхэн бараг олдохгүй болно гэжээ. Харин ямар ч байсан Есүс Христэд итгэхийн тулд эхлээд түүний тухай хүмүүс заавал сонсох хэрэгтэй. Тэдний хэлсэн үг хорвоо даяар тархав хэмээн ертөнцийн эзний сургаалд өгүүлсэн ёсоор Израилийн бүх нутагт Есүс Христийн тухай яригдсан учраас бид урд нь энэ тухай сонсоогүй гэж одоо ямар ч Израиль хүн хэлж чадахгүй. ертөнцийн эзэн Иудэ бус үндэстнүүдийг бас аврах хүсэлтэй гэдгийг бид ойлгоогүй байсан хэмээн тэд бас хэлж зүрхлэхгүй. Яагад гэвэл миний тухай сайн мэдэхгүйгээсээ болж мунхаг мэт санагддаг байсан хүмүүс надад хэрхэн итгэхийг анх сунгаж явсан израильчууд маань хараад атаархах болно. Энэ бүхнийг би өөрөө хий гэж ертөнцийн эзэн хэлснийг Мөшех бичсэн байдаг. Намайг мэднэ гэж огт бодоогүй байсан Иудэ бус хүмүүст би өөрийгөө танилцуулна хэмээн ертөнцийн эзэн хэлснийг яашаах бас тодорхой бичжээ.
Би зөрүүд замтай ийдээчүүдэд хайр ивэлээ харуулахыг хичнээн хүсвч тэд үгийг минь дагахаас татгалзана гэж ертөнцийн эзэн Израильчуудын тухай хэлсэн нь үнэн байлаа.